Сайн бацхан уу? Налагчтай хайрдаг үе. Мэдчилгээ хүргэлт маань хүргэлжилсээр энэ цаг мөчид ээлжид шинэхэн дугаараа энхрээ бяцхан хүүхэд багчуудын үсгэлийн баяраас та бүхэндээ толилуулан хүргэж байна. Бидний бяцхан өрсийг аагаас яв хүртэл асуудалгүй уншиж бичиж сургасан ачит багш Баасан жаргал таньда баярлалаа хэмээн 109-р сургуулийн эрхэм шавнар болох нэгийн нэг ангийн хамт олноос нийлгээсэн чин сэтгэлийн мэдчилгээгээр Эрдэмтэн багшид гинтийн бэлэг барьцгаая. Самэнута. Баярын төргийн багшаа. За нөгөө гинтийн бэлгээс танд маш гоё цэцгийн баглаа бариад хүрээд хүүгээд ханага. Хоёлын ишээ нэг 2 минут саад идэх болох уу? За хөөр баяр дүүрэн хүүхдийн баяр дээрээс үргэлжилж байгаа манай үсгэлийн баярын ээлжид шинэхэн дугаар маань энэ цаг мөчид Баасан жаргал багштайгаа шинэхэн дугаараа үзэгчдэд төлөвлөж байна. Юун төрөнд үзэгчдэд болон эрхэм багшид энэ өдрийн мэндийг хүргье. Баярлалаа. За Баска багш яг одоо дотор бяцхан хүүхдүүд нь бүтэн жилийн ажил амьдралын гараа амжилт бүхнээ баттгаж байх шиг байна. Айда багш таны минь нүрэх хөдөлмөр байгаа болов гэж бодож байна. Баярын мэндийг бид танд дэвшүүлж байна. Хүлээн авна уу? За баярлалаа. За багшаа юун төрөнд бичлэгний ихэнд бас хоёулаа өөрсдийгөө товчхон танилцуулъя. 109-р сургуулиараа өгүүлсэн эрхэм багш та боловсролын салбарт хэддэг жилдээ ажиллаж байгаа нэг хэддэг анги даалт нь вэ? За би 16 дахь жилдээ ажиллаж байгаа. Энэ миний 4 дахь анги. 4 дахь үсгэлийн баяраа тэмдэглэж байна. За баярлалаа. Тэгээд багш хүн хизээд хүнээр баян байдаг болов гэж бодож байна. Өөрийн өрөөл ингээд тунчиг олон хүүхдийг зөрөх сэтгэлдээ тээж явдаг. Эрхэм багшид ийм гоё цэцгийн баглаа ирсэн. Ээдийн хэлэг талархал дэндүү их байгаа. 30 хэдэн эцэг их тус бүрний 30 минут ярил цаг дэндүү богино учраас намайг тань руу илгээсэн байна багшаа. Тусгаалan багшид маань маш гоё сэтгэлийн талархлыг маань өргөн бариараа гэсэн багшаа. Тийм учраас хөөрхөн шавнарынх нь хүндэтгэн бичсэн загтлыг эхлээд хоёулаа айлтхан сонсё. Хүлээн оройд дээдлэм ардын багш таныхаа ойд шингээсэн баатар сүрийг бид магтан дуулж байна. Олон ээж аавын охид хүүгүүдийн оюуны мэлмийг гэрэлтүүлсэн онцгой төрсэн багш мэрэгжлийнхэн өмнө бид бүхэн мэхийн яслаж хүндэтгэж байгаа юм шүү багшаа. Ерийн малчны хотноос ертөнцийн дэвжээнд хөтөлсөн ерхөг найхсан талаас 9 гарагт хүргэсэн багш та хүүхэд шүүгсэн их өргөөний эзэн багш та хүсэл төвлөсөн их ирээдийн их юмаа гэж эрхэм багш таньда баярлалаа. Бидний бяцхан өрсийг угтан авч уншиж бичиж бодож сургасан энэ сайхан баярт өдрийн мэндийг дэвшүүлж байна. 109-р сургуулийн нэгийн нэг ангийн энхрээ бяцхан шавнараас нь мэнд дэвшүүлье. Багагийн багшаа баярлалаа. Тэгээд багшаа одоо эндээс охиноос дурсамжийн бичлэг хийгээд явж байгаа. Онцгойлон хүүхдүүд нь дотор бужигнаад одоо ч нэг сонирхохгүй байх. Гэхдээ оройдоо очиод багш биднэрт юу гэж хэлэх бол гэд онцгойлон үзэх болов. Магадгүй 10 20 жилийн дараа том охид хүүгүүд энэ бичлэгийг үзэж таныгаа сансан сэтгэлээ дэвтэх болов гэж бодож байна. Бяцхан шавнартай хандаж үг хэлээд өгөө. За Эрдмийн баяраа хийж байгаа хөөрхөн шавнартаа цаашдын сурлаг хөдөлмөр болон урлаг спортт өндрөөс өндөр амжилт хүсье. Тэгээд үргэлж тусалж дэмжиж байдаг эцэгчүүдтэй бас маш их баярлалаа. Одоо энэ бол ганц багшийн ажил биш тий. Хамт одоо үргэлж эцэг эхчүүд маань хамтарч дэмжиж тусалж байдаг учраас энэ их одоо хүүхдүүд маань одоо уншиж бичиж бодож сурсан баяраа тэмдэглэж байна. Тэгээд эцэгчүүдтэй болон шавнартаа баярын мэнд хүргье. За баярлалаа. Тэгээд багшаа сайн багшийн гар дээр маргаашийн наран манддаг гэж Монголын налайхын маш олон наран мандуулж яваа эрхэм багшийн соён гэгэрүүлэх их үйлсэд амжилт хүсье. Сайхан баярлалаа багшаа. Баярлалаа. Шингээсэн баатар сүрийг магтъя.